Яам хавчуулсан энэ талхыг гамбургер гэдэг. 3 тэрбум хүн иддэг юм. Урьдаар хийсэн ийм боолтыг амбир хэмээдэг. Монголчуудаас бусд нь иддэг. Урьдаар юм болгоныг хийдэг. Харин хүнээр гамбир хийж болох. Сайн байцгаана үзэгчтэй. За хизээч хаан чихэлж одоо хинтээч юу ч ярьж магадгүй шууд телевизийн гамбир ток шоу. За өнөөдөр Улаанбаатар уртын нэгэн жирийн нэгэн годомчнаас энэ дугаараа эхлүүлж байна. Тэгэхээр манай өнөөдрийн гамбир ток шоуны зочноор за доктор профессор Баяндалаа оролцож байна. Танд энэ өдрийн мэнд хүргэе. За баярлалаа. Танай телевизийн хамт олончсын өдрийн мэнд хүргэе. Тэгэхээр лектор төвийн та бол жинхэнэ биш үү? Лектор төвөөс одоо жил болгон 100 гаруй оюутнуудыг ингээл 1900 км байна уу? Ер нь нэлээд км ингээл аваад явчих юм. Мөнгөний аваад. Яах гээд ингээ оюутнуудыг авч яваад идэх. Гүн чинь юу л да? Би төрийн хийж чадахгүй байгаа ажлыг зүгээр нэг төрийн бус байгуулга эх оронд санаачлахаараа нэг хийж байгаа. Монголын үзэсгэлэн сайхан байгалыг энэ хойч үдэн нүдээр нь үзүүлж, тархинд нь шимүүлж, зүрхэнд нь ямар нэгэн юм бодуулах гэж энэ хитэн хөвгдий чинь зардал цэрэгдэл болж зохион байгуулалтанд орж авч явуулж байгаа юм баггүй. Энэ үйл ажиллагааг бол Хөвг цэрэг аяллыг нэрлэлцээ. За Хөвг цэрэг. Яагаад Хөвг цэрэг? Хөвг цэрэг гэдэг чинь бас энэ Хөвг цэрэгийн түүх ярих юм бол одоо их удаан ярина. Энэ зүгээр яг өнгөцсөн хэлэхэд бол энэ шинэ зуунд шинэ мянганд Монголын одоо Хөвг цэрэгүүд тэнгэрээс бууж ирэх юм аа. Ингээд дэлхийг тэгшлэх ёстой маа гэж агуу их зөнч Нострадамус хэлсэн. Манай харин өмнө шахуу. Тэгээ энэ үг одоо явсаар байгаад энэ том аялал болж ингэж одоо хэлбэрсэн байхгүй юу. Тэгээ энд олон хүүхэд оролцсон. Жилд нэг 150-аас нэг 200 хүүхэд оролцдог. Энэ хүүхдүүд оролцоод яадаг юм бэ гэдэг асуудал байна. Монголын үзэсгэлэн сайхан газруудаар явж үзсэн. Төг дурсгалтаа танилцсан. Тэр өвөг дээдсийн ямар гайхамшигтай нутаг орныг үлдээд өгсөн байна гэдгийг нүдэрээ харж байгаа. А нүдэрээ харна гэдэг бол танин мэдхүн энэ 90 орчим хувийг авдаг шүү дээ. Сонсголоор 9%, нүдээр 90% авдаг гэж бичсэн байт. Шинэ тухайн тийг нотлцсон. Тэгэхээр тэр их гайхамшигтай юмыг хүүхдүүдэд нүдээр нь харуулах гэж ингэж зохион байгуулалтанд орсон гэрэг л дээ. Энэ удаад хичнээн хүүхд явах гэж байна. Энэ удаад бол нэг 130-40 хүн бүртгэгдээд байна. Ер нь одоо 26-нд явна. Тэр хүртэл бас нэлээд олон хүн бүртгэдэг ба. Ингээд л 200 хүн бараг болчих байх санаж шүү дээ. Нэг хүүхэд одоо хичнээн төр өгдөг юм бэ? Зардал мөнгө өөрсдөө. Зардал бол яг тийм. Зардал бол нэг 295 мянга орчим гарч байгаа. Нэг хүүхдээс. 295 мянган төгрөг аваад тэгээд нэг 10 хоног, 11 хоног аялуулж байгаа юм байхгүй. Тэгээ үндсэндээ энэ 250 90 мянган төгрөгөөр олж авахгүй их мэдлэгийг, их танин мэдхүү, их бахархлыг тэр хүүхдүүд олж авч байгаа. Энд бол ямар нэгэн тийм ашиг машиг хайсан барьсан юм багт байхгүй. Зүгээр яг багшаа доктор хоёлаа зүгээр нийнүүгөө сайхан ярилцъя. Бас аливаа юм ашиггүй байх гэж юу аах вэ? Зарлахтаа та ингээд 100 төгрөг авч явна гэж байгаа зүгээр яг хэдэн төгрөгийн ашигтай байна. Одоо нэг хүүхд чийлэл 200 гаруй мянга явж байгаа. Энд чи гэж байгаа. Бүх зардлуудаа хаагаад тэгээд үйлчлэгээнд оролцсон хүмүүсийн цалинг тавьж өгөөд тэгээд ямар үйлчлэгээнд оролцож байгаа ямар хүмүүс? Гэхдээ чи харуул хамгаалт байж, хоол унд хийж өгдөг хүн байж, тийм үү? Хичээл заадаг багш байж, жолооч байж, тий бүхэл бүтэн цагдаагийн одоо хамгаалт явж байна. Эрүүл мэндийн одоо үзэлэг хийдэг эрүүл мэндийн эмч 2 3 явж байна. Ингээд их чи энэ бол зөвхөн нийгмийн хаан үүргийг биелүүлж байгаа ийм ажил. Манайхан боддیں۔ Нэг бизнес болж байгаа юм биш үү? Яг үнэндээ бизнес гэдэг чинь өмчөөр дамжиж гэгээр хөвөл явц шүү. Монголд бизнес хийж байгаа хүн байхгүй. Дандаа худалдаа хийж байгаа. Худалдаа хийж мөнгө олж байгаа байхгүй юу? Гэтэл бид бол яг үний юм хийж нүдээр нь үзүүлж мөнгө олж байгаа. Олохгүй олж байгаа. А тэр олсноо буцаад зарч. Юунд? Тэр олон хүмүүсийн үйлчлэгээний зардал өг. Үйлчлэгээний зардлаас гадна ашиг олж л таваад. Ашиг олддгүй. Энэ бол нийгмийн хариуцлага гэж нэг юм энэ стандарт тогтоож байгаа юм. Манайхан дандаа энэ та нар нэг сони юм. Ирээсээ нэг хүнтэй 2 үг солилцоод тэгээд ашиг тухай ярьдаг. Үгүй ашиггүйгээр юм зөндөө байна хөө шүү. За. Би ч ашиг олох гэж танаа энд сууж байна уу? Үгүй шүү дээ. Би бол яаж яана вэ? Би нийгмийн энэ хариуцлагын үүрээд энэ гайхамшигтай юм юмуд чинь үздэг тийм айлууд яваад үздэг юм зохион байгуулалтанд ороод ховор байна.
Тэгээ энэ олон хүүхдүүдийн чинь энэ Монгол нутгаараа нэг тойруулээд Монголын энэ гайхамшигтай энэ байгалийн энэ өгөө өмөр сайхан баян тансаг энэ өвгдийн бидэнд үлдээсэн юмыг нүдээр нь үзүүлээд баг байж яхад нь уураг тархинд нэг эх оронч үзэл суудах гэдэг шүү дээ. Заавал та яагаад 295 мянгаар нэг хүүхдээс мөнгө аваад байгалийн үзүүлэх гэж зайраад байгаа? Дайрсан байхгүй шүү дээ. Гэхдээ бодлоо. За тэр явах галавгүй шүү дээ. Огт албагүй. А явсан хүмүүс нь бол үнэхээр гайхамшигыг үзлээд гэдэг байхгүй юу? Тэр явах гээд хүсэж байгаа хүмүүсийг нь тэр мөнгийг яаж олж авсан байж болно. Тэ тэр нэг зөв юм зарцуулчих. Эн чинь бас нэг том үйлчлэгээ явж байгаа хэрэггүй. Өөрөөр хэлбэл мөнгийг эргэлтэнд оруулж байгаа нэг хэлбэр шүү дээ. Тэр өхөмөл мөнгө авдарт нь хэвтээд байж ялдаг. Эсвэл ямар нэгэн хүнд шунал тачаад энэ үсгээд нэг карманд ч юм уу явж байгаа л да. Эсвэл нөгөө явж ясан мөнгө нь дисконд ороод яадгийг. Нэг буруу үйлдэл хийгээд 2 3 хундаг юм татаад хүн зодолдчихлоо. Гэхдээ ингэж байгаа тэр дэмий мөнгийг л хэрэгтэй юм зарцуулах чинь наадах чинь. Энийг нь ойлгож өгөх юм бол эн чинь их хүрдүүлтэй зүйл байхгүй. Тэгээд зүгээр танаа энэ телевизэрт бол хандаад байгаа нь ямар өчтэй яг юмыг бодтой шууд явуулдаг. Тэр нь их онцлогтой байхгүй. Байгууллагад нэг удаагүй ч гэсэн бас нийгэмд үзэгчтэй болцсон, шуудыг үзье гэсэн тийм яриатай болцсон байдаг юм. Тийм учраас энэ одоо үйл ажиллагааг хамгийн түргэн хөргөж өгч болохоор телевизэр бол танаах юм байна гэж манай хүүхдүүд сонгосон байна шүү дээ. Энэ удаад хаашаа явах гэж байна? Энэ удаа Көвсгөл явна. Көвсгөл аймагч эндээс гэдэг одоо нэг 1000-аас авах л да баг. 1000-аас авах тийм ээ. Ер нь нийтдээ 1950 км явах юм. За яг одоо ямар газараар үзүүлэх юм? Тэгээ замдаа бол одоо Эрдэнтээр явуулнаа. Тэгээд Көвсгөл нуурд байж байгаа тэр Көвсгөлийн одоо нуур орчинд байж байгаа их олон сайхан үзэсгэлэн төгөлдөр газрууд байна. Тэрийг үзүүлнэ. Тэгээд зам зууртаа энэ уулуурхаа малтцсан тийм үү эмгэнэлтэй болгоцсон сэгэлч гэсэн цаа чин гай аюултай юмуд байна шүү дээ. Тэрийг хүүхдийн сэтгүүд үзүүл. Буруу шийдвэр гаргаад байгалыг сүйтгэхлээр та нарын ирээдүйг чинь хамгаалах, батлан хамгаалж явах, сайхан байлгахын чинь үүсийг хадгалж байгаа энэ газар ийм муухай болчихсон байна гэд багаасаа сэтгүүдэн хичлээд том болоод их урлын гишүүн болохоор яах вэ? Ийм бусраг юм хийхэ болж эхэлнэ шүү дээ. Гэх мэтлэн хүмүүжлийг хачаад бүгд Эрдэнэт байж байна, Дархан байж байна. Бүтээн байгуулалтын том хот. Тэ. Монголын эдийн засгийн бараг 30 орчим хувийг Эрдэнэтээс авч байгаа санхүүгийн. Тэр зис яаж боловсруулалтын зис гэдэг чинь газар дараа байхдаа шороо харагддаг юм байна. Нөгөөхийн шүүгээд янзлаад ингээд ирэхлээр том бүтээгдэхүүн болдго юм байна. Том одоо мөнгө болдго юм байна. Ийм гайхамшигтай юм миний одоо улан доор гიშгдээ зүгээр байж байгаа юм байна. Гэдгийг жоохон хүүхд мэдээд авахлаараа шал өөр бодолтой болдог байхгүй. Адаглаа сургууль сайжирна шүү дээ. Аль сургуулийн ямар ч үеэлтэй одоо явъя гэвэл хөгсрэг адил нэг жил. 11 наснаас за 18 насны хооронд явна. 11-ээс 18 нас. Одоо ингээл эцэг эхчүүд чинь эрэгтэй эмэгтэй хүүхдээ олон хоногор хол явуулахдаа бас их аяах юм. Тий. Бас октоодоо санаа зовх юм. Хичнээн охин байна одоо авч явах гэж. Гоо одоо баг 70-80% нь охин байдаг шүү дээ. Дандаа октод явах. Тэгдий баг. Эрчүүд бол цөөхөн байдаг. Ягаад тэгдэг хөдөр Монголын хүн хамын чинь эмэгтэй нэгтцсэн юм ясыг. Ер нэг хоёрдугаар нөгөө их сонирхолтой их хариуцлагатай ингээд бие даах хүсэлтэй хүмүүс нь эмэгтэй охтууд нь илүү эрэгтэйчүүдээс төлөхгүй байна. Тийм байд. Адаага эрэгтэйчүүд явна л да хүүхдүүд. Тэгээд олон охтуудын дунд эрэгтэй хүн явна гэдэг чинь хүмүүжиж байгаа юм. Монголын нүүдэл сэтгэлгээ гэдэг чинь гайхамшигтай хүмүүжил байхгүй юу? Тэр хүмүүжлийг тэр 11 хоногийн дотор олоод ирж байгаа юм. Ухаандаа бол яг хуу эх орон зөвлөл гэдгийг л тогтооход тийм ээ. Бас эх орноо хайрладаг тийм ээ. Тэгээд хамтын хүмүүжил олгодог. Эх орноо хайрлахын тулд заавал хөдөө явах шаардлагатай юм. Өөр яах юм? Нүдэрээ үзчихээ. Улаанбаатар энэ гудамжсэн миний эх орн шүү дээ. Хот орно л доо. Гэхдээ энэ гудамжинд гараа тарьсан, өртөг шингээ тарьсан мод тэр бурхнаас байглаад өөрөө ургасан мод хоёрын хооронд ч нь байна шүү дээ. Зарчмыг ялгаа байдаг. Байглаас ургасан модыг сайхан харахын тулд байглаас ургасан мод бол өөрөө эрчим хүчтэй. Та нар бол тэрийг ойлгохгүй. Байглаас ургасан мод бол өөрөө эрчим хүчтэй. Тэр хүний бохирдлыг чинь арилгаад өгдөг байхгүй юу? Одоо энэ үлээс бол яана вэ? Эн чинь зүгээр шундад тарьсан байхгүй юу? Нэг алдар говьяатай болъё гэж бодсон нь эсвэл нэг энийг тарихаараа нэг байгууллагатай нэг үнэлэгддэг гэж бодсон уу? Тэгээд тарьсан хүний буруу байгаа юм. Ер нь буруу. Яг үнэндээ буруу шүү. Буруу. Буруу.
Уулын дургаж ясан зүгээр модыг хотод авч ирээд ингээд суулгач гэнэ гэдэг чинь бол гэмт хэрэг шүү дээ. Та бол модны талаар сайн мэддэг одоо энийг хэдэн онд авчир суулгасан бол? Энэ одоо 40 жилийн өмнө суулгасан байх гэж бодсон. Намайг жоохон хүүхэд 40 жилийн өмнөөс бидний өвгдөөс одоо буруу юм хийж явчихсан. Буруу юм хийж явцсан. Яг үнэндээ буруу юм. Одоо тэрийг бол засах хэцүү. Одоо ингээд байж байгаасаар яах аргаалах. Уг нь бол зөөр сайхан байгалаараа байжсэн бол ямар гоё юу. Хэд хоног аялах вэ? 11 хоног аялна. 11 хоног. Ерөөсө зогсоо зайгуул аялаад Явна үзээ. явна. 250 км орчим яваад нэг сайхан амралт болоод буугаад тэгээд 10-10-ийн зохион байгуулалтанд орцсон нэг хүүхдүүд чинь тэгээд өөрсдөө одоо сайхан гэр орноо бариад майхан саваан тэгжлээд тэр хооронд нь одоо цэргийн том галзуу явж байна. Энэ галзууг сайхан хоол хийж өгөөл. Ингээд хээр аялд явхлаар та нар явж үздэг болоос гайхамшигтай шүү дээ. Би явдсан байхгүй юу? Настаа хүн шүү дээ. Тэгээ тэргүнд очиж кайф авдаг байх. Ямар гоё энэ тэр хүүхдүүдийн тэр совоо сэргэлэн байдал тэр байгальтай харьцаж байгаа байдал тэр эвсэг хамт олон бүрдэж байгаа бие биеийн хүндэлж байгаа бие биенийхээ үгэнд орж байгаа эднэр бол янз нь шүү дээ. Ялангуяа одоо ганц нэг болчихсон тийм одоо ч нэг цөөхөлөө шүү дээ бид нар. Би бол ах トゥ аруулаад байж их чиг хам жарахтай байд. Айлын ганц хүүхэд, айлын хоёр хүүхэд чинь эрхийн тэнэгэл байна шүү дээ. Ер нь ингээд ажиглаад байхад хүн ингээд нас суугаад ирэхээр цэвэр агаар үсээ сайхан өдөө явж сайхан амармаар санагдаад ингээд шүү дээ тийм ээ. Ер нь одоо тэр хүүхдүүд маань өөрсдөө сайхан явмаар санагдаж байгаа бол ер нь эцэг хийн шагалдаар яваад байна. Тэд нар өөрсдөө явж байгаа. Өөрсдөө явж. Тэгээ бид нар чинь хэрэлж байгаа байхгүй. Эцэг их нь хурч ирээ. Хүүхдээ дагуулж ирээ. Уруулжсэн гэрээ хин. Ямар нэгэн хүчирхийллийн хэрэгслээр ч юм уу ямар нэгэн сэтгэл санаанд нь өөр байдлаар нөлөөлөд энэ хүүхд явсан бол тэр явсан хэрэггүй. Зүгээр. Тэгэхээр тэр өөрийнх нь хүслээр өөрийнх нь боолоор сайхан яваад энэ Монголын сайхан газар орноо үзээд танин мэдээд ирэхлээр чинь тэр энд танхимд 4-5 сар хичээ заалснаас хамаагүй их сайхан мэдлэг хамаагүй их сайхан хүмүүжлийг олоод авдаг байхгүй. Дээр нь бол эрүүл мэндийн талаас баталгаатай. Машин тэрэгний талаас баталгаатай. Бүхэл бүтэн хотын эрүүлийн цагдаагийн алба тэр чигээр ажиллаа явж байна. Тэгэхээр маш олон байгууллагын нийгмийн хариуцлаганд төвлөрч байгаа юм байхгүй юу? Бас нэг баахан хамтлаг дуучныг авч явж байгаа гэсэн. Тэгж байгаа. Ямар хамтлаг? Гэхдээ тэр нэрийг мэддэг. Сүүлийн үеийн хитэн залуучууд явж байгаа. За миний сонссноор одоо Куиза гэсэн. Куиза гэсэн тий. За тэгэхээр Бэкс гэсэн. Бэкс гэсэн. Тэд нар чи өөрсдөө хүсэлтээр явж байгаа. Өөрсдөө хүсэлтээр явж. Амархандаа сайхан октод. Нэг сайхан амраа тэгээд та нар нэг юм бодоод их. Эмэгтэй хүн чи яагаад тийм эрэгтэй хүний хажууд байж болдгоо? Бодно шүү дээ. Тэгээд одоо тэр сайхан октодтой хамт явна тэр амарна гэж буруу ойлгоод байна шүү дээ. Хэн буруу ойлгоо? Та буруу ойлгож байна. Би ч буруу ойлгоогүй. Зүгээр сайхан яваад амархан. Тэгээд сайхан амраад таниад бие мэдээд ингээд ирж байна. Энэ чинь байгалийн хууч шүү дээ. Тэ? Байгалийн хууч нөгөө октод чинь тэр банднаас аюул гой харагдахыг бодно. Бас үсгийн зэрэг царай зүсээ янзлна. Их тогтоо ажил би сайхан ажил хий сурсан. Би тийм юм хий сурснаа бас гайхуулахыг бодно. Том орон зэ шүү дээ. Энэ дээрээ нэг бааранд ч юм уу нэг газар дискод очиод нэг солгоо хоолоор нэг юм дуулаад ингээд би танилцахаас тэнд очиод танилцтай. Нэг хоёрдугаар энэ насны харалта 11-аас 18. Нэг танилцах барих нас биш энэ бол. Энэ бол яг хүүхдийн сониучхан зангаар тэр ертөнцийг таньж ухаарах өөрийнхөө танин мэдхүүг яах вэ? Одооны 18 настай хүүхдийн сониучхан зантай тийм хүүхд байна. Харин эвдэрсэн. Одоо та нар бол үнэхээр эвдэрсэн ус. Тийм учраас бол би хэмзгэлдэг байхгүй юу? 14-тэй хүн дурлал зарлаж байна. Тий. Хайр дурлалын тухай ярьж байна. Тий. Тэгэхээр одоо энэ хүмүүс чинь шал өөр байд юм. Би лекц уншин очив. За ямар 14 11-аас 18 насны хооронд дурлахад учир вэ, хайрлахад хариуцлах вэ, амьдрахад арга вэ гэдэг лекц нодон би уншсан. Одоо яг энэ хүүхдүүдийн хорхоосдгоо сэдв байхгүй. Дурлаж мэддэггүй. Хайрлаж мэддэггүй. Энэ хоёрыг мэдхгүй болохоор амьдрч мэддэг. Дурлал гэдэг чинь зүгээр хараа би чамд дурлаж байна шилдэг үг биш шүү наадах чинь. Дурлал чинь 10-ын 50 зэрэгт байдгийг. За. Мэдхгүй л дээ та нар бол. Мэдчихэл байна. 10-ын 50 зэрэгтийг юу ч хэлдэг дээ. 10-ын 50 зэрэгт байлаа гэж бодоод. 10-ын 50 зэрэгтийг юу ч нэрлэдэг. Өргөжлөлөө ярьж байгаа. 10-ын 50 зэрэгтийг бол дурлал гэж нэрлэдэг байхгүй юу? Тэр монголчууд дурлалыг ямар их гайхамшигтай мөн чанартай болгож тэмдэглэсэн үлдээсэн байна. Тэгэхээр 10-ын 50 зэрэгтээ тэнцэг хэмжээний тийм мэдлэгийг мэдэж байжээд чи би чам дурлаа гэж хэлэх эрх авдаг байх шүү. Одоо зүгээр л
нэг хүүхд харцгаад би чам таартай, би чам дурлаа гэдэг шүү дээ. Энэ чинь бидний амьдралыг баллаад байгаа маа. Энэ чинь бидний ирээдүйн удмыг муухай болгоод байгаа маа. Энэ чинь бидний гадны хүмүүст муухай харагдуулаад байгаа маа. 18 нас хүрээд айлын эхнэр болох хүртлээр огтуд хизээч эмэг зүйт